Шалом. Эсний өдрийн минь төргий сайхан амарцгаас нөө. За хамтдаа залбираад энэ өдрийнхээ чимэг цагаа эхлэе. Эзэн минь бид танд бүх найдвараа тавьж байна. Эзэн минь бид танд бүх итгэлээ өргөж байна эзэн. Бид амьдралынхаа бүхий л өдрүүдэд яг л Авраам шиг итгэлээ улам илүү танд суйрлуулсан нэгэн байхыг хүсэж байна. Ариун сүнс биднийг удирдаарай. Ариун сүнс биднийг хөтлөн дагуулаарай. Энэ өдөр бидэнд зүгээ альдаарай. Бид чих тавин зүрх сэтгэлээ найн таны үгийг хүсэмжилж байна. Эзэн та үгээрээ дамжуулан бидэнд өөрийгөө улам илүүхээр илчлэн харуулаарай. Тэгээд тань талархаж эзэн бүх халтрыг авахултгаа. Үнэхээр бид танд итгэж танд хайртай хэмээн бид илэрхийлж байна. Эзэн Есүс та удирдаарай. Есүсийн нэрээр залбирлаа. Амен. За өнөөдөр бид нэр Эхлэл номын 24-ийн 28-аас 49. Эхлэл номын 24-ийн 28-аас 49-ийг уншнаа. За. Өглөөний минь цэлэнгээ хичээ. За сайхан амарсан уу? 24-ийн 28-аас 49. Охин ихийнхээ гэрт гүйччихэд энэ бүхнийг хэлжээ. Ревка Лаван гэдэг ахтай байжээ. Лаван худаг дээр байгаа өнөө хүн дээр даруу гүүхээр явж очив. Тэрээр охин дүүгийнхаа гарын бугуйчийг харж Ревка тэр хүний хэлсэн үгийг гэрийнхэндээ дамжуулан хэлхийг нь сонсон гутаа түүн дээр инхүү очсон гэж. Тэр хүн ч худгийн дэргэд тэмээнийхээ хажуу зогсож байлаа. Лаван Явигийн хөр ёроолыг хүртсэн хүн та манад очиж би танд өрөө тэмээнд чинь сарвч бэлтчихсэн байхад та гадаа зогсоод яах вэ гэсэнд өнөө хүн тэднийд очив. Лаван тэмээнүүдийн суллаж сүрэл тэжээл тавьж өгөөд өнөө хүнд бас хамт ирсэн хүмүүс нөхөл угаах ус авчирч өгчээ. Харин өмнө нь хоол унд авчир тавихад тэр хүн би хэрэг явдлаа ярихаас нааш хоол идэхээ адсняа гэв. Лаван тэгт нь яр гэлээ тэрээр ин өгвөл би бол Авраамын зарц Явэ миний эзнийг ихэд өрөөж агуулах болгосон бөгөөд түүнд хонь нүхэр алт төмөнх зарц шивгчин тэмээ илжиг ариунаар харилсан. Эзний гэргээ Сара өтөл насндаа хүү төрүүлж эзэн маань байгаа бүхнээ хүүдээ өгсөн билээ. Тиймээс эзэн минь надаар андгаа тавилж хэлэхдээ миний амьдрал сугаага энэ Канаануудын огтоос хүүд минь ихнэр бүү авчиг харин эцгийн минь овогт очиж манай ургийнхнаас л хүүд минь ихнэр авчиг гэхэд би хэрв тэр эмэгтэй намайг дагаж ирэхгүй бол яах билээ гэж эзнээс асуусан юм. Тэрээр надад Яватай би ойр явсан эзэн энэ Явэ тэнгэр элчээ чамтай хамт явуулж аян замыг чинь бүтэмжтэй болгоно. Харин чи эцгийн минь овог манай ургийнхнаас хүүд минь ихнэр авч өгөөрөө. Чи манай ургийнхан дээр очих үедээ миний энэ хандгаанаас чөлөөлөгдөх болно. Тэд чамд охиноо өгөхгүй байсан ч чи энэ хандгаанаас чөлөөлөгднө гэсэн юм. Би өнөөдөр худаг дээр ирээд миний эзэнтэн Авраамын бурхан Явэ минь явж байгаа аян замыг минь бүтэмжтэй болгож өгөөч. Одоо би энд худгийн дэргэд зогсож байна. Ус авахаар ирсэн охиноос ваарта уснасаа жаахан уулгаач гэж гуй. Хэрв тэрээр би тэмээнүүдийг чинь бас услая гэж хэлбэл тэр охин л эзний минь хүүд Явагаас зайсан хүн байг. Гэт намайг дотроо залбирч дуусаагүй байтал мөрөн дээр ваар тэгнсээр Ривка гарч ирсэн юм. Тэрээр булаг руу уруудаж очиод ус авахт нь би уснасаа уулгаач гэж гуйлаа. Охин яран ваараа доош булгаад би бас тэмээнүүдийг чинь услаад өгье гэсэн юм. Би уснаас ууж охинч тэмээнүүдийг нь авсалсан. Тэгээд би түүнээс чи хэний охин бэ гэж асуух тэрээр би Бетуэлийн охин Аамен нахурын ихнэр Милкагаас төрсөн хүн гэж хариулсан. Би охины хамарт нь гарт нь бугууц зүжглээ. Тэгээд би Явэ бүхий мөргөд намайг зөв замаар хөдөлсөн эзний минь ач түүхэн охиныг хүүд нь өгч байгаа миний эзэн Авраамын бурхан Явыг би өрөө магтсан. Хэрв одоо та нар миний эзэнд инрэлж урам үнэн сэтгэлээр хандгийг бол надад хэлэхтэн. Тэхгүй л надад хэлэхтэн. Би баруун тийш ирэхгүй эсвэл зүүн тийш ирэхгүй гэдгээ мэдээ гэж хэлв. Лаван Бетуэл хоёр яавал энэ хэрэг учрлыг тохиожээ. Иймд бид чамд сайн муу альнаар нь хариулж чадахгүй. Ревка энд өмнө чинь бенз аваад яваарай. Явигийн
айлцсан ёсоор Ревека маань эзний чин хүүгийн гэргий болог гэв. Авраам 40-с хүртэл. За өнөөдөр бидний уншсан хэсэг маш гоё юм түүх байгааз. За өчигдөр бид нар уншсан тийм онцгой үүрэг хүлгээсэн зарц гэсэн гарчигт агаар уншсан. За энэ дээр юу гэж байна? Өөрийнхөө итгэмжит зарцаа хол нутаг явуулдаг тийм үү? Хол нутагт явуулахдаа Исаактайгаа хүү Исаактаа гэрлэж амлалтын гэр бүлийг болгох. Тэг Кананы охтуудаас битээ гараад тэгээд амлалтын их нэрэг миний хүүд бүр холоос гэсэн амлаад ингээд явуулсан байдаг тийм үү? Тэгэхээр бурхан бол амлалтандаа үнэнч бурхан. Тэгэхээр бид нар бас амлалтандаа үнэнч байх хэрэгтэй тийм үү? Бид бурханы амлалтанд бас амлалтыг аягүй сайн дагаад үнэмчээр даадаг байх хэрэгтэй. За өнөөдөр бидний унсан юм бол эзэн хийсэн гэсэн гарчигтай. Эзэн хийсэн. Нөгөө энэ би стандарт Монгол Библиэр уншиж байгаа болохоор Ривка гэж гарч байгаа шүү. За. Тэгэхээр одоо манайхан бол сурцсан байх тийм. Би ч одоо та нарыг нартаа Библи болгоод ингээл одоо хуучин гэрээг бол шинэ гэрээ одоохондоо ягаагүй байхад гэхдээ бүтэн ном болж гарч ирээг байгаа стандарт Монгол Библиэрээ яг нөгөө шууд еврей хэлнээс Монгол орчуулагчид орчуулсан энэ учраас шууд уншиж байгаа шүү. Нэрнүүд нь жоохон өөр гарна шүү. За Ривка гэж гарч байгаа. За Авраамийн зарц бурхны удирц. Тэгээд нөгөө бидний энэ чимээгүй цагийн ном маань болохоор юугаар байгаа шүү дээ. 2013 оны орчуулгаар байгаа энэ чимээгүүд. Тэгэхээр нэр нь ингээд зөрүүл битээ сандраараа. За Авраамийн зарц бурхны удирдсан бүх тэмдэг гэрчлүүдийг Ребекагийн гэр бүлийнхэнд ярьж өгсөн. Ребекагийн гэр татсан Авраамийн зарц бэлдсэн зоогонд хүрлэхгүй ирсэн зорилгоо тайлбарлав. Тэрээр тэдэнд Авраамийн мэндийг дамжуулж Авраам яагаад өөрийг нь илгээсэн зорилгыг уламжилсан бөгөөд худгийн дээрээ бурхны удирдамжийг хүссэн залбирснаас хойш Ребекатай уулзах хүртэл бүх үйл явцыг тодорхой танилцуулав. Ребека яг Яаковын залбирсны дагуу цагаачлагч. Энэ чин Авраамийн зарцад уух ус өгөө зогсохгүй тэмээдийн чинь услах хүнд хүчээр ажлыг сайн дураараа хийн түнд үйлчилсэн. Ребекагаас хэний охин бэ гэдгийг лавлахад гайхалтай нь Авраамийн охсааны охин байлаа. Энэ бүх үйл явц санаандгүй тохиолдол биш бөгөөд бурхан Ребекаг Исаакийн эхнэр болгон сонгосны баталгаа хэмээн итгэлтэй ярьж байна. Бурхан гэж юм бэ? Бидний амьдралын талбар бүр үүний адил бурхны гайхамшигтай ажлуудаар дүүрэн байдаг. Иргэн дурсаж гэрчлээ хуваалцсан уу? Бурхныг хүндэтгэн магтахгүй байхын аргагүй гэдгийг мэдэх болно. Надад өгч байгаа сургамж юу вэ? Авраамийн зарц бусад бүх зүйлийг хойш нь тавь зөвхөн эзнийхээ хариуцсан ажлыг дуусгахыг нин тэргүүний зорилгоо болгон түндэл төвлөрсөн. Бурхны хариуцсан чухал ажлыг гүйцэтгүүлэхийн тулд зөв хандлага байр суурьтай байна уу? За ингээд эхнэр хүүдээ Исаактай эхнэр олж ихэр явуулсан тийм үү? Ингээ явуулсан чи тэн дээр юу гарч ирж байна? Маш гоё юм бурхнаас бууж байна тийм үү? Тэгээ энэ дээр маш гоё юм одоо хэмжүүр гарч ирж байгаа аахгүй тийм үү? Хэмжүүр гарч ирж байна. За тэгээд юу яасан гэхээр за нэгдүгürt бид ингээ харах юм бол Ребека ингээ гүгээд очисон гэж байна. За тэгэхээр нөгөө нэг бурхны хайстыг ингээ өрөөсөө хүн харах юм бол дуугаа хийж чаддаггүй шүү дээ. Тэгэхээр энэ ингээд бурхнаас ясан зүйл энэ гэдгийг хараад гүгээд очисон тийм үү? За тэгээд мэдээж хэрэг энд юун дээр болохоор нөгөө миний эзний бурхан гэсэн байдаг байхгүй энэ зарцсан. Тэгэхээр энэ бол өөрөөр хэлбэл магадгүй энтэй яг өөрөө бас нэг өөрийнхөө итгэл, өөрийнхөө шүтлэг юунаас илүүгээр яг эзэндээ маш үнэн чухал гэдгийг бид харж байна тийм үү. За тэгээд бид нар мэдж байгаа Авраам бол Кананаас эхнэр авч болохгүй гэсэн. Яг гэвэл Канан бол маш муухай шашин шүтлэгтэй ёс суртахууны дараа талтай юм газар байсан. За тэгэхээр сүнслэг удам авахын тулд яг бурхны дээр амласан амлалтын дагуу гэж байгаа. За тэгээд хамгийн гол нь энэ зарцын одоо тэр нөгөө залбирал нь болохоор яг л одоо тэмдэг тавь залбирна гэж ийм залбирлыг хийсэн байгаа тийм үү. Тэгээд миний тэмээнүүдийг услаа надад усах юм бол гэдэг. Тэгтэл энэ хүн болохоор л та гадаа төрхөн сайхан гэр бүл нь сайн. Тэгээ маш одоо юу гэдэг гоо үзэсгэлэнтэй мэсгэлэг тийм хэмжүүрийг тавиагүй байхгүй юу. Тэгээд өөрөөр хэлбэл хэр зэрэг бусдад үйлчилж байна вэ гэдгийг ингэж харсан байгаа.
За тэгээд тэгэхээр өнөөдөр бидний уншиж байгаа Ребека гэдэг эмэгтэй чи юу гэхээр ер нь харах юм бол тэр бол үзэсгэлэнтэй эмэгтэй байдаг. За тэгээд мэдээч ярих те дээр одоо маш гүүгээл ирж байгааг нах юм юмд хурдан шуурхаа тийм удаан хойрог хүн биш шүү дээ. Тэгээд айгүй хурдан бусдад туслах хүсэлтэй ийм зүйл байгаа. За тэгээд тэмээ услна гэдэг бол ер нь баг 100 литрээс дээш ч юм уу тийм ингээд маш их хэмжээний усыг ингэж хийдэг. Тэмээ чи нэг дор ус маш их одоо уудаг штэ тий. Гэтэл бүр зүгээр нэг сайхан ингээд яриагаараа тавтаа морил гээгүү тэр бүр үйлчлэлээр харуулж байгаа ийм эмхтэй байгаа. Гэтэл тэр хүн болохоор ерөөсөө яараагүй тий. Маш удаан ингээд ажигласан байгаа. Тэгээ бурхны ажлыг ажиглаж байна. Бурхны ажлыг ажиглаж сурах нь айгүй сонирхолтой. Ер нь нөгөө заримдаа ингээд бидний амьдрал айгүй жоохон ч гэсэн жоохон юм шиг болов. За би айгүй жоохон юм яриаш одоо за жоохон ч гэсэн гэхдээ бурхан одоо нэг ямар их таалж байгаа вэ гэдг нь харагддаг байхгүй юу. За би өнгөрсөн 7 хоногт ерөнхийдөө нөгөө нэг тоглоомоо 3 хэсэг явуулсан. За тэгээд энэ 7 хоногт одоо байгаа юмнуудаа одоортол дуусах байсан гэж дахиад шинээр аваад ирсэн. Хайрцагт дуусгаад тэгээ явуулна гэж ингэж бодчихсан байхгүй юу. Тэгсэн чинь айгүй сонирхолтой би нөгөө охиныхаа гэрээс гараал ингээд машинтайгаа явжсэн. Надаа ингээд хайрцагнууд айгүй хэрэгтэй байдаг байхгүй юу. Хайрцаг айгүй хэрэгтэй. Тэгээ ингээд явжсэн чинь нэг том хайрцаг байна. Тэгээс яг надад хэрэгтэй хайрцаг байгаа байхгүй юу. Би айгүй том юм боох хэрэгтэй. За тэгэл өстэй нэ. За тэрийг өстэй өргөж үзлээ машинд оруулах гэж үзлээ. Бүр ингээ хутаг авчирж байгаа задлжээж тэгээд тэгжээж хувааж моож нугалж машинд хийхэр байгаа байхгүй. Тэгэл өстэй хайр ингээл гэсэн ингээл машинд утга хаагаа за шиг болоо гэд тэгэд хүрээд ирсэн байхгүй юу. Тэгээ яг гэрийнхээ өвдөнд ирсэн ч аягүй сонирхолтой. Манай гэрийн бидний хоогаа гаргаж тавьдаг юм тэр 7-гийн 7 хайрцаг бэлдээ тавьсан байл яах вэ? За мэдээж ирэх тоогоос чухал тийм үү? 7 бол төгсдөө. Тэгээ тэндээс ингээд би тэрийг ингээд надад бол хэцүү хамтаа тэр 7 хайрцагийг ингээд гар уруугаар яачих гал бэлэггүйс өргөөл ингээд гэртээ оруулаад. Тэгээ би бүр ингээд аюу баярлсан байхгүй. Тэгээ би тэр ганцхан том хайрцаг л хараад баярлаад гэсэн чинь бурхан илүү сэтгэхтэй тэр нөгөө бүр яг юм бат бэг пластик хайрцаг гэдэг. Энд бол заавал худалдаж авдаг хайрцаг байхгүй. Тэгээ одоо нэг ширхгийн 3000 вон гэдэг худалдаж авдаг 5000 вон гэдэг байдаг байхгүй юу. Тэгээ тийм хайрцаг тэгээ эднэр болохоор надад яг хэрэгтэй том хайрцаг гэж байгаа байхгүй. Би бүр баярлаад эзэн минь та нэрээс та үнэхээр яава ирээ гэл яава ирээ сайхан бид нар чимэг цаг дээр ярьсан дээ тавтаад яава ирээ та бол урдчлаа бэлтгэдэг бурхан танд та үнэхээр баярлаа гэд. Тэгээд нэгдүгээр тийм басан. За тэгээ хоёрдугаар тайсан гэсэн чинь би түрүүчийн удаа нэг цэцэрлэгээс тоглоомнууд аваад хоёр давхраас өөрөө нэг машин руу зөөгөөд нуруу татцсан шүү дээ. Тэгсэн чинь сая нэг өдөр бас тоглоом байна гэхээр дахиад очлаа. Тэгээ дахиад очсон чинь лифт нь ажиллахгүй 4 давхар юм нэг барилга бүр ингээд битгөө тэр барилгыг одоо ингээд худалдаад өөр хүн авч байгаа мó буулгах гэж байгаа мэдгүй ямар ч сайн бүх айлууд нь үүсэн. Тэгээ 4 давхарт нэг айл байдаг. Тэгээ тэр айлны ахад дээшэд ингээд шатаар гараад мансаалт хүүхдийн нөхрөө байдаг. Тэгээ хүүхдийн тоглоом номос айгүйх байгаа байхгүй. Тэгээд би тэрийг хараад айгүй хэрэгтэй маа даачста. Би эндээс ингээд 5 дахь хүртэл явал буцаал 5 дахь хүртэл гараад чадахгүй байна да. Яа дөө гэл түрүүн 2 дахраас нуруу татцсан юм чинь те. Яг инглээ за зогсчихсэн чинь 2 эрттэй хүн орж ирсэн. Юу авахын тэрийг ээлж би тэр зөөгөө тэгээ. Гэл тэгэл нөгөө хоёр хүнчээс би тэгвэл энэ гэл ингээл ялгаал тавиад байгаа юм бол нөгөө хоёр хүнчээс бүгдийг зөөгөө тэгээ аваад ирсэн. Тэгээ бүр ингээд энэ цэцэрлэгт бас би нөгөө цэглэн хандсан гал за энэ жижиг яг ядраад өвдөө тэгэн бодлоо. За дараа жилээс тоглоомоо болио гэд би тэгсэн байхгүй. Тэгэн гутал эргээд за үгүй юм байна. Дараа жилээс тоглоом болохгүй юм байна. За ямар ч ясаа тоглоомоо зөөдгөрөө зөөнөө тэ хүүхдэд тоглоом өгдөгөрөө өгнөө гэд гэсэн ийм зүйл яасан. Тэгээд ахаад тэгээ одоо нөгөө нэг ачаага боогод явуулна гэсэн чинь дахиад ачаа мэдсэн ийм байж байгаа. Тэгэд эндээс ингээ харахаар ингээ нөгөө эргээд эндээс бурхан ажиглах хэрэгтэй байхгүй те. Бурхан юу яаж байгаа юм байна. Энэ зүйлийг зөвшөөрч байгаа юм байна. Зөвшөөрч байгаа юм байна те. Тэгээ бурхан бүр ингээ баяр хөөртэйгээр ингээ бүх талбар дээр ингээ дэмжиж байгаа юм байна. Энэ зүйлд айгүй ингээ баярлсан байгаа. Баярлсан. За тэгэхээр бид нэр ингээд нөгөө хүмүүс бурхны ажлыг ажиглахгүй болохоор гэрчлэл гарч ирдэг.
заримдаа би ингээ хөндлөнгүйсэн би ингээд хүмүүсийн амьдралыг харахад бурхан айгуугаа яаж байгааг хараад би өмнөөс нь гэрчлэмээр санагдав. Хүүгийг тэгэл заримд нэлээгөө бурхан чиний амьдрал ийм зүйл ингээд хийж штэ гэд ингэж хэлдэг байхгүй. Тэгэхээр бид нар бурханы ажлыг ажиглах нь айгүй чухал байгаа. За тэгээд энэ дээр бид нар ялангуяа энэ Авраамын зарцын хамгийн гоё зан чанарыг гарч ирж байна тий. За тэгээд нөгөө нэг энэ дээр ингээ харах юм бол Ребека гүйж Лабанд ярьсан байгаа. Яагаад гүйсэн гэхээр бүгдээр хандуурч ерөөсө болохгүй шүү. Алтнаас суулаа гүгээгүй шүү манайхан. Үнэт идэл аваад гүйсэндээ ерөөсөө биш. Энэ юу вэ гэхээр нөгөө нэг бурхны амлалт энэ алт юу гэдэг чинь сүү тавих баталгаа гэрээний тэмдэг байхгүй юу? Сүү тавих баталгаа. Тэгэхээр мэдээж эрэг тухайн үед эмэгтэй хүн болгон тэг хүнтэй суугаагүй эмэгтэй хүн болгон бодно шүү дээ. Яна намайг ямар хүн гоох юм бол манай эцэг их намайг ямар хүн гэх юм бол ядуу хайлтж очиж болцсохгүй байхгүй юу? Тийм үү, ядуу хайлтж очиж болцсохгүй. Гэхдээ ер нь бол бид нэр сайн мэднэ Лабан бол аягүй шуналтай тэг хуурам ихэлдэг хүн болохоор одоо октоудаараа гэж мөнгө олох гэдэг шүү дээ. За тэгвэл гэхдээ эмэгтэй хүүхдэд бол энэ зүйл яг. Гэтэл тэр нөгөө сүү тавих баталгааг үгээ дээр гэрээний тэмдэг ирж байгаа учраас энэ охин гүгээд очисон байгаа. Тийм ч учраас ахнаас гүгээд ирсэн. Лабан бол явж ирсэн алтан гоёлыг хараад ингээ гүгээд ирсэн байгаа. За тэгээд ингээд хоол өгөх гэсэн чинь хэргийг минь хийж тусал би идэхгүй гэд. Хоол нь чухал биш. Миний тэр айгүй халаас зарж ирсэн шүү дээ энэ хүн. Ямар одооных шигтэй хэдхэн минут ингээд яваад ирэх биш. Би нэг өчигдөр нэг хойд солонгос хүний гэрчлэлийг сонсч байсан чинь тэр хүн тэгж байгаа байхгүй. Бид нэр 70 жил тусгаарлагдсан. Тэгээд онгоцоор 40 минут. Хятадаас 40 минут яваад ирсэн гинэ. Онгоцоор ирсэн. Гэтэл ийшээ ирэхийн тулд хэдэн 10 жил эсвэл бүр хэдэн сараар ингэж тэг ингээл хятадаар дамжаал тэгэл замдаас 40 сар жилээр саатаал тэгжсэн Лаос, Вьетнам дамжаад ингээд маш урт зам, маш хол замыг тулж ирдэг. Гэтэл энэ ч ерөөсө 40 минут явдаг газар биш дээ гэдэг. Одоо нэг шиг тийм газар биш. Тийм үү 40 минут яваад ирэх газар биш. Тэмээг унаад холоос тэг ядраад өсөд ирж байгаа. Гэтэл өсөд ирж байгаа боловч тэр хүн ясаа шууд идэхийг гол болгоогүй. Тэр өөрийнхөө эзний даалгаврыг нэгдүгээр тавьсан ба. Тэгэхээр өнөөдөр бид нарт бас яг эзний үйлчлэгч нар бас хүний бүр энэс зөвхөн пасторууд биш тийм үү? Бурхан биднийг өөрийнхөө үйлчлэл бурхан биднийг дууддаг тийм. Тэгэхээр тэр дуудлаганд хариулах хүнийг бүр бид нар бурханы даалгаврыг нэгдүгээр тавьж сурах нь аягүй чухал. Бурханы даалгаврыг нэгдүгээр тавьж сурах. Тийм үү? Хамгийн түрүүд та 5 өдөр 6 өдөр тэг өөрийнхөө төлөө ажиллаж байгаа. Тэгэхээр нэг өдөр бурханд үйлчлэхдээ бүр яг бурханы би тэгээ заримдаа ингээд хүмүүстэй шууд хэлдэг заримд нь тий. Чи ингээд 6 өдөр ажиллах яхтаа чи цуглаанаас хоцрох юм бол ингээд цуглаанаас хоцрох юм бол мэдээж хэрэг чиний цалин хасахгүй чамайг цуглаанаас хөөхгүй. Гэхдээ тэг өөрийнхөө төлөө 6 өдөр ажиллахын тулд өглөө эртвэсэн ч гэсэн ажилдаа явж хоцрохгүй явж чадвал цуглаанаас ягт хоцроод идэх. Ийм зүйлийг хэлдэг байхгүй. Цуглаанаас ягт хоцроод идэх. Тэгэхээр эндээс бид нэр өөрөө би бурхныг нэгдүгээр тавьдаг гэж хэлж байгаа бол хэлдэг боловч яг үнэхээр миний зүрх сэтгэл бурхан нэгдүгээр тавихгүй юу гэдгийг бид харах боломжтой байхгүй. За тэгээ бурхны даалгаврыг нэгдүгээр тавих уу? Энэ айгүй чухал зүйл байгаа. За тэгээд ингээд айгүй гоё эзэн үдирцсан гэсэн. Тэгээ тэр өөрөө нэг Ребекатай уулзсан бол аз байлаа, тохиолдол байлаа өстэй одоо гэдэг ивэл итгэж хүмүүс аль ивэл байлаа гэл ингээл яриад байдаг. Гэтэл энэ юу гэхээр бурхан үдирцсан. Тэр хүнд хэцүү замыг туулаад ирсэн. Үлсээ цангаад ядраад ирсэн. Гэхдээ бурхан үдирцсан гэсэн байна. За тэгээд залбирсан гэж хамгийн гол нь залбирсан. Бурханд найдаж залбирсан. Бурхан та сонгож өгөөч. Тэгэхээр бид нар одооноос ингээ ирээдүйн хүүхдүүдийнхаа ирээдүйн ханижлын төлөө одооноос ингээ залбирах хэрэгтэй тийм үү? Тэгэд би ярьж дуусаагүй байх үгээд бүр залбир дуусаагүй байхад юу бурхны хариу бол төрүүлээд ирд. Айл хизэн энэ хүн залбирхаас өмнө бурхан Ребека гэрээс нь гаргаад энэ юурыг ирүүлсэн байхгүй. Өчнөө бол эмэгтэйчүүд ирээд Ребекаас төрүүлээд ирж болох гэсэн ч гэсэн яг цаг мөч бүх хэмээн гоё тааруулсан тийм ээ. Тэгээд дэчээс дээр айгуугаа асуудаг те. Та нар надад имрэл үнээр хандгийг үл надад хэллээрээ гэж ингээд ийм хэлдэг те. Өөрөөр хэлээд та нар нөгөө гэрээний дагуу энд яаж яана уу гэд бурхны зан чанарыг айгуу гоё илэрхийлж байгаа те.
та нар надад Бурхны зан чанараар хандах уу гэж ингэж асууж байгаа гэсэн үг байхгүй юу? Бурхны зан чанараар хандах уу гэсэн үг. Энэ айгүй чухал. Нэгдүгээр энэ хүн яг ингэж хандаасаа гэж хүсэж байна те. За тэгвэл бид нар эндээс юуг илэрхийлж харж болох бид нар Авраам хүүгээ өргөхөд бурхан аав бурхан хүү гэсэн тийм үү. За тэгвэл энэ дээр зарц буюу туслагч буюу те Исаак технэр болоход нь аавынх нь хүсэлд нь тусалж байгаа Исаак тусалж байгаа юу гэхээр ариун сүнс аахгүй. Ариун сүнс. За тэгээд ариун эцэг ариун хүү ариун сүнс гурав эндээс юу сүд бүсгүйг олж авч. Сүд бүсгүй юу илэрхийлдэг чуулганыг илэрхийлдэг те. Тэгээд бид нар эндээс харах юм бол ерөөсө өөрийгөө ярихгүй байгаа байхгүй тийм яг л эзнээ яриад бурхны удирдлагыг яриад ингээд тэгээд та нар шийдвэр гаргаад өөрөө бурхны инэрлэлээр надад хандах уу гэд ингэж байгаа. Тэгэхээр яг л нөгөө нэг бид нар ч гэсэн тийм ингээд бурхныг гэрчлэнэ гэдэг нь бид нар бурхныг ярина, бид нар Есийг ярина. За тэгээд бид нар ариун сүнсээр одоо тийм сайн мэдээ ингэж ярих энэ тухай байгаа. За тэгээд бурхан биднийг замчилдаг, бидний залбирлаа дуусч амжааг биднийг залбирч авах бурхан гайхалтай бол ажлуудыг хийж яадаг. Бидний одоо жишээл амьдрал айгүй бидний залбираад мэдхгүй нэг зүйл байгаад байгаа шүү дээ. Тэр чинь бид нар үндэснүүдийн төлөө явж ч үзээгүй, зарим нь сонсоочгүй тэр уус үндэснүүдийн төлөө залбирахад бид нар юу болж байгааг мэдгүй. Гэхдээ бид нэг зүйл юм хийж байгаа. Тэр нь юу вэ? Бурхан ажиллаж байгаа гэдгийг л мэдчихэж байгаа тийм үү? Бурхан ажиллаж байгаа гэдгийг мэдчихэж байгаа. Тэгээд юу вэ? Бурхан тэр газар үнэхээр гайхамшиг хийж байгаа гэдгийг мэдчихэж байгаа юм байна. За тэгээд дээр нь биднэрт бурхны ажил үүрэг даалгавар нь хоолноос ч илүү чухал юм аа. Хоолоо нэгдүгээр тавих шүү тийм ээ. Хоол гэдэг чинь бидний өдөр тутмын хэрэглээ байхгүй. Өдөр тутмынхаа хэрэглээ өөрийгөө нэгдүгээр тавих ш. Бид нар бүхлээ бурхны даалгаврыг нэгдүгээр тавих. Энэ аюул чухал юм аа. За гоё байна тийм. Үнэхээр би өөрөө бүр гоё юм байна өгцөө. Өөрөө эндээ баясаа сууж штэ манайхаа. Ямар ч гэсэн үнэхээр ямар ч үед эснийг нэгдүгээр тавьж сурья тий. Тэгээ би яг эснийг нэгдүгээр тавьж гэнэ үгүй юу гэдэг бид нар одоо шалгах хэрэгтэй болно тий. За та юу ойлгов, юуг мэдрв, юуг амьдралдаа хэрэгжүүлэх вэ? Ребекагаар дамжуулаад чуулганыг илэрхийлж харуулж байна тийм. Гайхамшигтай ажилсаг бүсгүй байна тий. За та юу ойлгов, юуг мэдрв, юуг амьдралдаа хэрэгжүүлэх вэ? Тэгээ бүгдээрээ Хятад улсын төлөө залбирая. За өнөөдөр Хятад улс болохоор юу гэж залбирлын сэдв нь ислам шашин бол Хятад аль биесээр хүлээн зөвшөөрөгдсөн шашин боловч зарим үндэсний цөөнхийн бүлгүүтэй зөрчилдөж байгаа нь үүнийг эмзэг асуудал болгодгоо. Бараг бүх мусульманчууд уугур, казак, узбек, киргиз, тажик, татар, салар, дунсян хүү бүлгүүдээс гаралтай. Саяхан мусульман цөөнхүүд аимшигтай юунд хавчлах төртөөж үүнд 1 сая гаруй уугрыг дахин боловсролын лагерт хорсон зэрэг багтаж байгаа ч үүгээр хязгаарлагдахгүй. Олон хүн засгийн газрын уугруудыг уурчууд эрхэн ачаа геноцид гэж нэрлсэн. Геноцид Хятад цөөнх христ итгэгчид мусульман хүмүүсийн дунд амьдарч ажиллаж байгаа бөгөөд засгийн газрын бодлогын улмаас тэдний дунд ажиллах нь улам бүр хэцүү болж байна. Эдгээр тусгаарлагдсан заримдаа дарлагдсан цөөнхөд үйлчлэхийн тулд илүү олон ажилчдыг дутахыг бурхнаас гуйгаараа гэсэн мэт. За тэгэхээр өнөөдрийн бидний үнсэн зүйлийг харах юм бол яг тийм байна тийм үү? Эзэн энэ ард түмний дунд өөрөх ажлыг хийнэ. Энэ ард түмний дунд өөрөх ажлыг хийн. Тэгээд эзэн үнэхээр энэ ард түмэн дээр өөрийн гайхалтай ажлыг хийхдээ бурхан үнэхээр бас тэр ялангуяа нөгөө монголчууд гэсэн нөгөө уугур маань Шинжаан уугурлаа бас яг угаарч сайн мэдээ тарааж ирсэн шүү дээ тий. Тэгэхээр энэ ард түмэн Шинжаан уугурчуудыг бол маш амар хавцсан байгаа. Тэгээд энэ ард түмнийг бурхан хамгаалах болтугай. Тэгээд тэдний Христ итгэлийн тий гэрчлүүд сайн мэдээ түүх болтугай. За эзний нэрээр хамтдаа залбирая. Эзэн минь энэ өдөр бид танд хүргэж जैन таны ариун сүнс энэ газрыг дүүргэх болтугай бидний чуулганд үнэхээр эзний оршихуй дүүрмээ. Эзэн та үнэхээр өөрийн ариун сүнсээрээ
өдөртөн жирөөж өгөөрэй. Тэг өнөөдрийн үгийг бариад бид залбирч байгаа бид өөрийнхөө ажлыг өөрийнхөө зүйлийг нэгдүгээр тавих ш. Бид харин үнэхээр Бурхны үйл хандлахын төлөө бид Бурхны ажлыг, Бурхны үүргийг, Бурхны даалгаврыг бид нар нэгдүгээр тавьж чаддаг. Тэр л итгэлийн хүмүүс байхад та биднийг удирдаарай. Эзэн танд талархаж байна. Та биднийг яг л өнөөдрийн Авраамийн зарц шиг итгэмжтэйгээр Бурхны өмнө үйлчлэх тэр л үйлчлэгийн хүмүүс байлгаж та тосолж та биднийг өрөөж өгөөрэй. Тэгээд эзэн танд талархаж байна. Тэгээд бид бас яг Ребека шиг чуулган байхыг хүсэж байна. Цэвэр ариун тэгээд үйлчлэлтэй халуун сэтгэлтэй ийм л чуулган байхыг хүсэж байна. Тэгээ бидний чуулган дээр эзэн минь сэргэлт ирэх болтугай та биднийг удирдан та биднийг өрөөж өгөөрэй. Аваагаа бид танд залбирч байна. Бид бүгд найрамдах хэд тулсан. Ялангуяа тэнд байгаа исламын шашинтай Уйгур, Казак, Узбек, Киргиз, Тажик, Татар, Салар, Дунсян хүү бүлгийн хүмүүсийг танд өргөж байна. Энэ хүмүүс эзэн рүү эргэх болтугай. Тэгээд эзэн минь бас ялангуяа Уйгур, Шинжаанд болж байгаа энэ Уйгур үндэстнийг хавчиж байгаа, дарамтлж байгаа, нэг геноцид болж байгаа энэ зүйлийг зогсоож эзэн минь хятад үнэхээр өөрчлөгдөх болтугай. Тэгээд ялангуяа Уйгур, Шинжаан болон исламын шашинтай энэ хүмүүсийн төлөө сайн мэдээ түгээх тэр итгэлийн хүмүүс улам илүү босон зогсох болтугай. Тэдний төлөө зуучлан залбирагчид, тэдний төлөө үйлчлэгчид гарч ирж эзэнд бүх алдар магтаал хүндэтгэлийг өргөх болтугай. Эзэн та өдөртөн та өрөөж өгөөрэй. Бид Есүс Христийн нэрээр бид хятадын исламын шашинтай хүмүүсийг эзэн рүү дуудан залбирч байна. Бид Есүс Христийн нэрээр бид Израилийг өрөөж байна. Израиль болон өнөөдөр энэ дэлхий дээр дайн болж байгаа бүхий л газар нутгуудыг бид танд өргөж байна. Эзэн та өдөртөн та өрөөж та хамтж өгөөрэй. Эзэн тэгээд үнэхээр энэ өдөр таны амар тайван энэ дэлхийд байх болтугай. Тэгээд бид Есүс Христийн нэрээр бид Монгол улсаа танд өргөж байна. Эзэн минь Монголын улс төрийг та үнэхээр шинжилж өгөөч эзэн минь. Өнөөдөр дэлхий дээр дайн болж улс орнууд хэмнэлтийн горимд орж энэ хүнд хэцүү үед зөвхөн хоорондоо нам доторх зөрчил, хоорондоо албан тушаалын төлөв тэрл маргаа зөрчил донд байгаа тэднийг үнэхээр та эзэн өөрчлөж та тэднийг шинчлээч эзэн. Монголын залуу үе бас энэ зүйлийг харахтаа улс төрийн төлөө зөв байр суурьтай, зөв үзэл бодолтой байхад та хамгаалаарай. Тэгээд улс орны хөрөнгийг, ард түмний татвархын мөнгийг эддэг тэр худал хуурмаг зүйлүүдээс нь зогсоох болтугай. Бид Есүс Христийн нэрээр бид Монгол улсаа танд өргөж байна. Бид Есүс Христийн нэрээр бид хойд солонгосыг танд өргөж байна. Эзэн та хойд солонгосыг та нээгэж, хойд солонгосыг та өрөөгөөч эзэн, та чөлөөлөөч эзэн, та хамтаж өгөөрэй. Бид Есүс Христийн нэрээр бид Афганистаныг өргөж байна. Бид Есүс Христийн нэрээр өнөөдөр бидний хүндэтгэл өрөх бүх чуулган дээр эзний ариун сүнс дүүрэн байх болтугай. Эзний үг тунхаглагдах болтугай. Бидний чуулгануудад сэргэлт ирэх болтугай. Улам илүү өсөн үржих болтугай гэж Есүсийн нэрээр өрөөж байна. Амен. За тунхаглах ишлэл. Эзний уулууд хэн авирч болох вэ? Ариун газарт нь хэн зогсож болох вэ? Цэвэр гартаа ариун зүрхтэй хуурмаг хоосон сэтгэлээ өргөөгүй худал тангараг тавиагүй нь буюу тэрээр эзнээс ёроолыг авралынхаа бурхнаас зөвхт байдлыг хүртэх болно. Дуулал 24:3-5. Амен. За цээшлэх ишлэл. Иесус бол Христ бурхны хүү мөн гэдэгт та нарыг итгэхээсэ гэсэндээ эдгээр нь бичигдсэн юм. Тинхүү итгэснээр та нар түүний нэрээр амьтаа болох юм. Йохан 20:31. Амен. Эзэн ивэх болтугай. За өнөөдөр үнэхээр онцгой өдөр байх болно. Манайх эзэн ивэгээ. Би яг энэ зүүнтлийн дээдлийн яг ийм сүмийг бас харсан. Хятад яг ийм хятад маягийн нэг юм барилга хэрнээ тэгээд дээрээ нөгөө москны юм бүрийн юмнуудтай. Тэгээ нөгөө нэг юу руу явж байхад үлэм Юнанд нөгөө Лисү үндэстэн рүү явж байхад бид нар 2 өдөр атасаар явсан байхгүй машинаар. Тэгээд явж байхад ингээ замдаа нэг газар дахиад нэг газар очиод нэг өдөр явж байсан нөгөө газар өндөөр ууланд очсон байхгүй. Тэгэхэд яг нөгөө нэг хятадын газар нутгаар нэлээд явсан гэдэг 2 хоног явж байгаа юм чи тээ. Тэгээ явж байхад ингээ юу харагдсан гэхээр яг ингээл нэг хэсэг ингээл дандаа
нөгөө цагаан юм одоо энэ дээр энэ зэн гарын юун дээр байгаас энэ цагаан тоорцог малгай хүмүүссэн ийм хүмүүс исламын шинтэй хүмүүс аахгүй тий ийм хүмүүс ингээд айгуух явж байгаа бүр ингээд яг нөгөө нэг Оросын ташиг энтрийн хүмүүсдэг нэг юм босоо нэг юм судалтай хуц байдаг шүү дээ тийм хуц хүмүүстэй хүмүүстэйгээл байшингууд нь дандаа нөгөө одоо юу гэдэг юу сармар ингээд дээрээ зурсан тим юунууд ингээд нэг хэсэг тим газрууд ингээд явт юм л тэгэл баг байшин болгон дээрээ сармар ингээд яатсан за энэ газар исламын шин газар байна тэгэл явж ятал чинь нүд мүд болоод ингээд малгай цалгын хөгжлөгээ хувцсны хөгжлөгдөл энэ тэмдэггүй нүд мүдтэй газар ингээд байшин дээрээ нүд мүд яатсан гэл газар гараад ирдэг юм л тэгээ асуухаар тэр нь болохоор юу лээ одоо бөөгийн шишинтэй ийм юунууд шиг тийм зарим нь буддийн шин яг нэг газар нутгаар өөрөө яг л Иесүчүүдийн нутгаар заавал Иесүчүүдийн нутгаар орж ирлээ шүү гэх. Тэгэл харсан чинь нөгөө өндөр уулна нөгөө дээр нөгөө замын юуны дээр тийм их барилгууд харагдахгүйсэн чинь өндөр уулын оройгоор ингээл дандаа барилгуудтай цагаан барилгуудтай цагаан барилга биш модон барилгуудтай тэгээд тэр донд нэг цагаан барилга байгаа байхгүй юу. Тэгээд цагаан барилга дээр нь цагалмаатай. Яг тэгэл заавал Иесүчтэй нутаг руу орж ирлээ. Дандаа тийм цагалмаатай барилгууд таарчаас. Айгу сонирхолтой санагдчихсан надад. За юм байна. За эзэвэг. Өнөөдөр үнэхээр гайхалтай бурхны бидний бэлдсэн эзний өдөр байна. Тэгээд энэ өдөр та ивэл маш ихээр аваарай. Эзэвэг. Өдөр бөгөөд өглөө гэр бөгөөд талархалтайгаараа бүгдээрээ чуулганыхаа үйлчлэлийг үнэхээр бурханд үйлчлэх нэгдүгээр тавьцаарай тий. Ихэнд тавьцаарай. За эзэн бидний хэрэг болно. Аминь. Баяртай.